Улаанбаатар лүн чиглэлийн автозамыг өргөтгөн шинжилгээ ажлыг энэ онд эхлүүлэхийг ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо. Улаанбаатар лүн чиглэлийн 101.7 км автозамыг 6 гинэ болгон өргөтгөн шинжилгээр төлөвлөж байгаа. За дархны замыг шинжилгээд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаа эхлүүлэхийг үүрэгджээ. Лүнгийн зам дээр Монгол улсад гарч байгаа аваар зөрчлийг олон хувь оногдож байна. Тийм учраас энэ лүнгийн замыг энэ жил эхлүүлэх ажил бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хар хоронгот байгуулах, бүтээгдэхүүн үүнд тарифыг ч гэсэн бууруулахад зарчмын ач холбогдолтой юм чухал дэд үтсийн чиглэл. Сая ч гэсэн цагаан сарын үеэр одоо бараг төгжрөл үүсэллээ шүү дээ. Тэр жилийн замд ч. Аваар асалчих гарлаа. Эрдэнэ хүн амьсч төрөөч гашийн туршлага дархны замын сургамжийг дахин давтахгүй байна. Тэрний үгээр хуучнаа хуулж хайчаад дээр нь шинэ зам барих. Шинэ тараасаар 6-аас дээш гинэтэй хурдны зам хэлбэрээр шинэ тараасаар хар хорын хүртэл цаашлаад төлбөртэй зам. Төлбөртэй зам бол BOT-гаар ч гэсэн баригдчих болцоотой. Тийм учраас хамгийн ачаалттай энэ замыг бол энэ онд эхлүүлэх ёстой. Зам төвийн сайдын хамгийн гол ажил. Энэгээр бүр зориуд хариуцсан төлөөлөгч, засгийн газрын төлөөлөгч төрсөн бол